Тэгээ заримдаа яг нэг нөгөө ихэд нөгөө семестр нөгөө зуныхаа амралтыг аваад сар мар явчих штэ манай эзэн чинь нэг сар мараа гэр бүлээ. Тэр хоорондоо сар жинхэнэ гаргаад унаа штэ. Монголчуудтайгаа жинхэнэ тэр цаадлан тэр жаргалтай цөмөрөө зайдан уунан, имэйлтэй уунан тэгээ бас надтай ажиллаж байсан манай монголчууд бол мэднэ л те. Сайн байцгаана үзэгчтэй. Өөнийг ийм юм болов. Өчигдөр биднийг Бэлэгт байхад Батбаяр гээд нэг танил маань Швед рүү холбож өгсөн. Тэгээд инкмент бит хоёр хоорондоо ярьваа. Одоо бид нар чинь бас унаа маллаас унаа тэрэгнээс өсвөлээ зөндөө асуудал байдаг. Тэгээд инкмент маань тосч авъя гэлээ. Тэгээд инкментээ тухайс судалж үзсэн чинь энэ хүн чинь нэгдүгээрт ингээд соёлын тэргүүний ажилтан юм байна. Тэ хөгжмийн зохиолч аяд зохиогч хөгжмийн зохиолчдын эвлэлийн гишүүн юм байна тий. Дээр нь Европт монголчуудын соёлын илч гэж явдаг юм байна. Тэгээд нэг өсөндөө бид нар их том урлагийн гэр бүлтэй уулзсан учраас энэ завшааныг ашиглаад инкментийн гэр бүл дээр энэ дугаараа хийхээр бэлтгэлээ. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. За сайхан орж байна. Сайхан орж байна. Сайн л явчихна дөө. За хоёлаа мэдээж өнөөдөр урлагийн тухай маш их юм ярина. Тэрнээс өмнө хоёлаа амьдралын тухай ярилцъя. Эхлээд өөрийгөө товч танилцуулаад Шведэд хизээ ирсэн тухайгаа, яагаад ирсэн, ямар шалтгаанаар ирвгээд энэ тухайгаа хоёлаа хурцлж эхлэх үү. За тэгээ. За намайг Лагогийн их мэн гэдэг Бөвөрнг аймгийн 12 хот төрсэн айлын отхон хүү. Тэгээд ер нь Европ руу бол би анх 2008 онд гэр бүлээр ахарсан байгаа. Анхны очисон хот маань одоо өлгөдөж явсан улс маань одоо Чехийн Праг, Алтан Праг гэж ярьдаг те. Чехэд Нааша шууд ирээгүй Чехэд очсон. Чехэд би бас нэг ажлын гэрээгээр яг та миний гол зорилго болохоор ер нь бас ингээ бид нар тэр үед чинь бас нэг 10-20 жилийн өмнө юм ярьж штэ. Гой залуу хүмүүс юу гараад үзээ те. Юм үзье, нүд тайлээ, сайхан бас жаахан бас үеийн найзууд маань гадагшаа их явж исэн болохоор бас нэг явъя гэж Канада, Чех хоёр ажлын гэрээний виз бүгэлдсэн байж исэн чинь Чех их маань ихэж гараад. За. Тэгээд Чехийн Пардавос гэдэг хотод очлоо. За 9 сарын 1-нд бэлэг дэмрэлттэй өдөр хүүхдүүд 9 сарын 1-ний сургуульд одоос мартдаггүй. 9 сарын 1 болохоор нөгөө хичээлийн шинжил анх ирж ижүүлээ гээл. Тэгээд Чехийн Пардавос гэдэг хотод очиод компьютер үйлдвэрт гэрээгээр очиж ажилласан. За тэгэл 4 жилийн хугацаанд би бол тэр бас ингээл янз бүрийн үзэж авах. Би 10-аад ажил сольсон байгаа юм. Арматур, байрлал, аяг тавг угаах, тийм ээ. Энэ хүний юу ч их болгоныг нэг ажлыг ингээд хайгаа сонгоол бас нэг гайгүй өндөр түвшинтэй нэг ажил цалин бас нэг хийчих гэр тийм ээ. Тэрнээс манай монголчууд бид нар чинь нэг ажилд гологдно гэж байхгүй. Ажлыг сайн хийдэг. Гадаад амьдарч байгаа монголчуудыг би зөвхөн хараад байхад яагаад монгол хүмүүсийг их нь ажилуулах дуртай юм бэ гэд би ажиллаж байхад монгол хүн чинь нэгдүгээр айгүй ажилд сайн байт юм байна. Хоёрдугаар тэгвэл идэж ууж байгаа юмнаас шалтгаалаад эрүүл өвднө гэж байхгүй болохоор гадаад хүмүүс чинь нэг өвдөөл ажиллаж чөлөөлдөг манайхан бол тэхгүй. Тэгээд миний нэг хамгийн гол ажил дундаас би өөрөө нэг гэр бүлээр урлагийн хүмүүс. Урлагийн байгаад нэг 4 жилийн хугацаанд би Чех байх хугацаанд хамгийн сүүл би морин дээр ажилласан байдаг. Тэр их айгүй гоё. Одоо 20 гараад морд манай дарга хэлээл намайг чи ингээ морин дээр ажиллах уу. Би өөрөө хөдөөний хөргт. Ямар гоё юм бэ бас гоё хиймэрл ундаатай тий. Очиод үтсэн чинь нэг 10 хэдэн морь. Тэгэл очиод адилхан л нөгөө мордуудыг харна, асран, бааш шээсийн арилган тийм ээ бүх юм ингээд хийгээл сүүлдээ бүр эзэнтэйгээ дотносоод ирэхээр Монголоосоо би нэг тэр CD байсан нөгөө наадмынхан гоё бичлэгүүдийг хурдан моринууд 93 наадмаа үзүүлээл тэгээ би ингээ яагаад та нар ингээ зүчинтэй морь ингээд байлгаад байдیں۔ Тийм ээ гадаа агаас тэгэхэд ингээ гаргаад гээд өөрөө бараг сойгтааны юм болоод
Тэгэхээр сүүлдээ 10 хэдэн морь маань жил 6 сар би харсан байдгийг. Жил 6 сарын хар хугацаанд морь маань 40 морь болсон. 40 морь болж хувираа. Эхлээд 10 морьноос 40 морь. Тэр чинь тэгээд нөгөө орон орны нөгөө шилдэг дандаа нөгөө хурдны морьдууд ирдэг. Маш үнэтэй морьдууд байхгүй. Тэрүүн дээр ганц тэнд 15 монгол ажиллаж байсан. 15 Монголын 14 нь модны үйлдвэрт ганцхан бие морин дээр ажиллаж байсан. Тэгээд тэрүүн дээр манай монголчуудыг очиулахгүй. Ягаад гэвэл камертай тэр чинь маш үнэтэй тийм ээ. 5 дахь хагасанд уралдаанд яваад бүтэн сайндаа ирдэг болохоор би л ерөөсөө тэнд очих үүрэгтэй. Тэгээд тэр морд гэдэг амт ч өөр айгу ухаантай юм байна. Эхний нэг 2 сар чинь би тийм том өндөр мордуудыг те баг ингээл очиод тэр нэг нэмнэг наамна гэдэг бол миний хувьд амар авах тэр том тахтай юм чи өшгөж яг гоо. Сүүлдээ тасаад морь болгоно нэртэй. Сүүлдээ зүгээр миний чи өөрөө нэр өгөөд. Тэд өөрсдөө нэрээ. Өөрсдийнх нь нэрээр над дээр ирнэ. Тэгээд тэр чинь нэг 14 хоноод шүдийн цэвэрлэнэ. Тарай тарина. За хэдэн сарын хэдэн төрхүү гэдгийг бүр ингээд аль биесны эмчнэртэй, эмнэлэгтэй ирээд үзчихнэ. Тэгэл би тэр морин дээр ажиллаж байхад өөрөө айгуу гоо нэг хэмэртэй байсан байхгүй. Тэгээд та анзаарч энэний ногт байгаас тэр морин ураа тийм байна. Энийг би анхныхаа төрсөн унгийнхаа ногтыг би бэлгшээгээд аваад тэгээд бас нэг Сакрамента гэдэг нэг бас нэг сохор морь байсан. Тэрүүндээ би айгуу хайртай бас нөгөө монгол хүн чинь бас хайрлаад нэг илүү тижэл мэжэл тэр бас хурдан морь байсан байхгүй. Сүүлийн аваад тастаа тэнд би ингээд ногтноос ингээд зангидсан байгаа байхгүй. Тэгээд тийч чинь яг хоо тэр бол яг миний нөгөө олон ажил сойж байгаа сүйд нөгөө морин дээр ажилласан бас хүний хиймэр те бас ингээд надад гой санагдаад хоёрдугаар би ч нөгөө богоонч амьдардаг. Богоонч амьдардаг байлаа. Тэгээд бид нар ч ер нь гадаад амьдарж байгаа бид нар ч нөгөө шууд нөгөө ингээд сайхан байшин юу гэж төсөөлөл те. Гэхдээ яг би бол яг сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан мэдчихсэн. Гэхдээ бол тэгж хөдөө мал дээр би сайхан бос тийм ээ очиод ажиллаад ингээд хээр тал дураараа ингээд гоё очиод ажлын үед бол хүндэлтэй өглөө би 4 цагт босоод орой би 22 цагт буудаг. Гэхдээ хамгийн гол надад жаргалтай. Яг тэр нэг богоончонд ингээд амьдрал тэр үнтэй чи биш шуудаагаа гахаатаагаа хажуугаар нь би тогсон насран хоны насран. Тэгээ хонь нь эднийг чинь юу ихрэлж төрдөг дандаа. Ихрэлж төрдөг хонь. Тэгээ нэг дахиад галуу тэгээ тогс гэж ерөөсөө за баг тэр нэлээ хэдэн бас хөдөө аж ахуй салбарын юмыг бол ер нь хийсэн. За эргүү чантууж. Миний ажиглаад байгаагаар гадаад монголчууд эхлээд очиод нэг олдсон ажиллаа л хийж байгаа тий. Олдсон ажиллаа одоо ямар ч байсан өөрийнхөө хэмжээ чадах хэмжээд хийж байгаад тэрнээс арай дээд түвшний арай гайгүй цалинтай ажилрууд ингээл шатлаад зүтгэдэг юм харагдаг. Би харахтаа бол хязгаарч эрсдээ сайдгүй. Хэрвээ би ингэж явж байгаад ажилгүй болчихвол яг уу гэж боддгоо. Нэг тийм давуу тал харагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр замлаар л явсан бай тий. Монгол морь одоо өөрийн чинь тэр ажиллаж байсан аж ахуй бол хурдны өндөр үнэтэй маш сайн үйлдвэрийн морьд байна тий. Монгол морьдоос ер нь хэрэг ялгаатай юугаараа илүү ялгаатай байв. За ерөнхийдөө бол ерөөсөө ялгаа гэхэд бол эхлээд бол мэдээж харахад тэр чинь сүрдмээр өндөр гэдгээр байгаа. Нэгдүгээр өндөр морьдууд. Хоёрдугаар тэгвэл тэр чинь бас нөгөө хар багаас нь ингээд өсгөчгөр нөгөө хүн тастай аягүй хурдан яг хөгжиж болчдөг. Тэгээд тэр чинь өөрийн гэсэн гуравдугаарт бас эдгээр чинь нөгөө идж байгаа хүнс бүтээгдэхүүн дандаа эрүүл хүнс. Одоо Монгол биш нэг одоо хүний идж байгаа нөгөө чанартай ловон дэлгүүрийг тэр бүтээгдэхүүнийг шинээр нь яг өгдөг байхгүй. Тэгээд тэр идж байгаа өглөөний босоод би нэг 8 цагт босоод нэг 200 г овёс тарай гэдэг ингээд бүх юмын нэмжлэгээнүүд өгж байгаа хүн тасгаас бол маш айгүй ухаантай. Маш их ухаантай. Тэгээд жаахан цучин дотор ингээд парта ингээд байшин байлгасаар байгаа жаахан нэг тийм нөгөө юу гэхтгэлээ нөгөө Монгол морчин бол төвчээртэй шүү дээ. Төвчээртэй нэг ямар ч үйлрэл гадаа байж байдаг. Тэгэхэд би тэр дарагдаа ялжсэн. Та одоо энэ морин ингээд өдөржингөө тийм энэ парта байшин тэр чинь ингээд хамраараа онгоолгоод усаа угааж ирсэн. Бүх үйлд нь автомат болцсон. Тэгэл мэдээж тэр чинь тэр том баян хүн чинь ингээд 5-8 тийм том газартай мөртөө гаргаж олно шүү дээ. Тэгээ би хэлжсэн. Та нэг гаргачаа өглөө гаргаад өдөөс хойш би ингээд агаар сайлтдаг. Тэгээд тэдний чинь гаргаад гарахаар чинь тэгээд ингээд тонгочоол тийм ээ тоглоо баярлж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээр их давуу талтай
Мэдээж манай морин уйдаг бол хүмүүс мэдж байгаа. Эдгээр ч нөгөө хурдныхаа зайд бол маш их хурдан. Тэгээд ер нь их бие томтой болохоор ер нь нөгөө хөлний шил булчин нөгөө дандаа энэ чинь нөгөө элсэн дээр бэлтгэл хийдэг. Тэгэхээр ер нь бол доогуур яах бас бяртай чадaltaй гэж бол харагдсан. Тэгээд бас хүн дасах талдаа бол ерөөсөө маш хурдан. Ер нь хэр хурддаг байсан тэр морьч. Одоо тэр чинь одоо чи бол арчлаад маллаад байж байна. Тэр хүмүүс чинь уралдах болохоор авч яваад уралдуулчаа буцаагаад аваад ирнэ шүү дээ. Тэгнь. Тэгэхээр ер нь хэр хурддаг вэ? Чи тэр талаар нь хэр мэдл? Тэр талаар бол одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. Энд чинь нөгөө манай тэр харж байгаа эзэн чи өөрөө бас Мексикуудтай хамтарч ажилладаг. Мексикууд ирсэн гэх тэр баяжуулал ингээд ирсэн. Тэнд нь байшин бариад гаагацрыг авсан бас. Тэдний морьдыг би давхар орж байгаа байхгүй. Тэгэхдээ эн чинь төрөл нь өөр. Бизон гэдэг нэг 20 ийм нөгөө өхөр өштэй зэрлэг авах гэх. Тэр чинь тэрний тугал ирж байхад би бас хорийг харж ирсэн. Манай тэнд байгаа монголчууд бизоныг тэжээд юм. Тэжээд юм бэл яагаад гэвэл эдгээр чинь ингээд тэжээгээд бас одоо нөгөө юунд ордон шүү дээ нөгөө мордоо чи нөгөө үхэртэй нэг тулаа хийдэж шүү дээ тий. Тэгэхээр эдгээр чи одоо манайх чи ингээд том юм хүлэмж барьсан байгаа. Тэр өнтөр нөгөө битүү ис асгацсан. Тэгээд эдний морд чи ингээд сургуультай ингээд хурдуурд ингээд манайх ч нөгөө уургийн морд ингээд зогссон шүү дээ. Тэр үе шиг дээшээ заамчаад авахад идэх нь учир нь ингээд уяаг үлгээд улаан туггүй үлгэж ингээд тасгал хийдэм байх. За ийшээ удаан тугнаг хийслээ, ахаад ийшээ хийслээ зогслоо. Тэнгүүтээ нөгөө үхрийн тугалнуудаа оруулж ирж бэлтгэл оруулж хамсарсан юм одоо юу болгох юм бэ? Ухаанда бухтай тулдах юуны Мексикийн тэр нэг үндэсний шахуу нэг юу байдаг шүү дээ. Төрөл байдаг шүү дээ. Тэрэнд бэлддэг юм байна. Тэрүүндээ нэг хэсгийг бэлдэн, нөгөө хэсэг нь болох нэг тойргийн мордны. Тэгээ ерөнхийдөө бол чи нөгөө Европ ч юм бол ер нь манай эдгэр чинь болохоор нэг 5 дахьтай явал хагасаа бүтэн сайн дээрхэд бол нэг найдвартай нэг 10 морд явахад нэг 5 6 нь бол медальт ирдэг. Тэгээд ирээл 2 3 өдөр чинь найр хөрөн болоод хамгийн гол нь би анзаарсан юм Монгол хүмүүс мориндоо хайртай гэдэг шиг эдний хүмүүс ч бүр эхнэрээс илүү хайртай мориндоо. Тэр одоо жишээ нь ингээл миний ногтыг авсан морь өнөөдөр 6 те 3 сарын 6-ны шөнийн 3 цаг ч юм уу 3:40 төрн яг тэр цагтаа төрдөг. Яг тэр цагтаа. Эдгээр чинь нөгөө эмгтээчүүдийн эмч гэдэг чинь яг хоош ийм нэг урт нөгөө бэлэг өмсөж байгаа л бөксрүүн гараа игээд нөгөө аппарат цаг нараа нэг тогтоочт юм бэл. Яг тэгэнгүүт л тэр морьныхоо зүчинд юусэн ингээд өвсийг ингээд овоолуулаад тэнцэнэ өөрөө баг ороо тавиад хэвтэж байгаа хөөх. Тэгээд тэр цаг л тэр нөгөө гүүч унгалж байгаа хөөх. Одоо манайхаар бол хурдан удмын юу төрж штэ одоо дараагийн үе удмын тий тэгэл охин төрүүл тэгээд эдэр чи нөгөө бөөн баяр болно дараагийн үр удмууд нь тий гарч ирж тий тэгэхээр тэр адуу малын бид нар сайн харж байгаа гэсэн бараа тэр эзэн ч гэсэн надад маш сайн байна шүү. Тэгээд яагаад гэвэл Монгол хүн гэдгээрээ бид нар бүр илүү нэг энэ малд ойрхон тийм ээ хүүхдүүд болохоор эдгээр чи ингээд бүр илүү гоё хайрлаад тэгээд заримдаа яхад яг нэг гэхэд нөгөө семестр нөгөө зуныхан амралтыг аваад сар мар явчих штэ манай эзэн чинь нэг сар мараа гэр бүлээ. Тэр хооронд л жинхэнэ гараад унаа штэ. Монголчуудтайгаа жинхэнэ тэр цаадлан жаргалтай цөмөрөө зайдан унана, имэйлтэй унана. Тэгээ бас надтай ажиллаж байсан манай монголчууд бол мэднэ л те. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. Манай ихнэр чинь тэр 14 Монголтой ганцаараа модны үйлдвэр айгүй хүнд үйлдвэр энэ балет буу бууддаг байж балет хийдэг. Хүнд ажил өөр ярих байхаа тиймэрхүү ажил тэгээд тэнцэнээс ажиллаж байгаад ерөнхийдөө би тэр ботохгүй юу. Одоо нэг урлагийн гэрүүл шүү дээ. Ерөөсөө би тэр чи урлагаар төрөөд хүмүүжээд урлагийн замлаараа явцсан болохоор ерөнхийдөө одоо хоёулаа өөрсдийнхөө одоо яг урлагийн талаар юм хий. Одоо Праг руугаа очиж тийм ээ хүмүүстэй гоё танилцъя, ажиллая. Гээд Праг руугаа очиж ажиллаад Дүнжин гаруугаад хамтлах би хөгжим тоглоод Прагт хөгжим тоглоод янз бүрийн 2 3 шинжил хийлээ. За ер нь бол их гоё юм байна те. Олон хүнтэй танилцж байна. Нөгөө халтур хийгээд эн чинь нөгөө урлагийнхаа чадж байгаа чадвараар мөнгө олоод байна шүү дээ. Тийм дээр нь олон хүнийг баярлуулж байна. Тэр олон хүнд ингээд бас өөрийнхөө тэр үндэснийгөө хөгжмийг өв соёлыг гадаадуудад сонирхуулж байна. Эхний анхны наадам Чехийн өөрсдийгөө хотод болж байгаа гадаад нөхөртэй нэг монгол хүн ягаад би тэр өрөөд эхнэр би тэр очиж ирсэн. Тэгэхэд нөгөө Монголынхаа өв соёлоос хуучрыг ятгыг мориуурыг тоглож байгаа. Тэр бол бас тий. Тэгэхээр манай Монголын өв соёлыг
Ямар гоё гэлээ тий. Тэр чи одоо ингээд үзээл бишрээл. Тэгэл тэр үүднээс байж исэн чинь одоо энэ манай энэ 3 дахь орн шүү дээ. Одоо би чи нэгдүгээр нь би Монгол улсын иргэн, хоёрт нь би Чех орноор амьдсан бас ингээ Еврож явдаг, гуравт нь би одоо Шведэд ингээ ирсэн чинь манай нэг найз хишгээ гэдэг энэ Монголын үндэсний холбоо гэж энд байсан. Хишгээ найз маань намайг танихгүй л дээ. Сайн байна уу ийхэмдөө ингээд хааваа Чех улсаас надад ярьж ш танаа ингээ хамтлаг байдаг гэсэн манай Шведийн наадмыг ирж тоглооч гэд 100 яриад онгоцны зардал тэгээл хэдэн гарын мөнгө өгөөгөө ярьцаа бид нар тавал нисэж ирээл. Тэгэл энэ академийн дэнжтэр одоо манай нэг холбоо дуудалчин сайдын яамууд ингээ сайхан наад юм байдаг. Тэрүүн дээр би гайхсан байхгүй. Яагаад гэвэл чи 3-4 мянган монголчууд энэ чи хүн ам ихтэй. Тэр ногоон зүлгэн дээр чинь ингээл гоё юм Монголд байгаа юм шиг Монгол гэр Монгол тэгэл ах дүүнэр тэр уртын дөө хөгжим явуулаад тэгэл тэр тоглоол дууслаа хүмүүсээс ч гэсэн монголчуудаасаа маш их гоё итгэл тийм юу авлаа. Тэгэл бодож урам аваад Тэгингээл тийч нэг Монголын үндэсний хувьцааг өмссөн хүмүүс чинь зөндөө байгаа юм чинь. Тэгэл бодож байгаа юм. За ерөнхийдөө нэг Швед дээр ч амьдрал нэг бий бодсон бол бас агаар салхин те ямар гоё юм бэ бас. Манай доошоо чинь ингээл Чех, Унгар, Польш доош нь жаахан чиглэг байдаг байхгүй. А тэгсэн чинь Швед орн болохоор яг Монголтой агаартай нэг уурай. Агаар нь бол өнөөдөр бухан сэнгнээд хачин гоё. Хачин гоё байгаас те. Ер нь манай энэ Швед ирж байгаа хүмүүс чинь бол ер нь Монголын агаарт ямар гоё адилхан юм гэж ярьдаг. Хавар нэх гоё, зуун нэх гоё. Тийм амар бол чигтэй биш. Газар нөхөлтчихгүй. Тэгэл тэр үүднээсээ бас энд амьдрахад боломж юм байна. Тэгээ хоёрдугаар нөгөө анги мангийнхантайгаа таарна. Бас ингээ найз хуучин урлагийнхантайгаа үгүй энэ ч амьдарч байгаа ш тэгэл. Тэгэл хоёулаа ярилцчихж байгаа байхгүй. За Чех рүүгээ буцаал ер нь Швед дээрээ амьдрий. Шведэд эхлээд хоёулаа амьдрахын тулд би тэр очиод ер нь яавал хоёулаа амьдрах өртөө өндөр газар шүү дээ. Юу би тэр ирээд Чехийн бичиг баримттай хүн энэ ч ирээд ажиллаж байгаа биш байхгүй юу? Нэрэнгүүтээ бас ажлынхаа байрыг олно. Найз нөхөд яг зөвлөсөн хүрээдрээ болноо гэл те Монгол хүн чинь гоё амныхаа бэлгээр. За ер нь тэгэнгүүтээ хоёулаа автобусаар ирлээ. 3 удаа гэрэн зөөлөө. Автобусаар гэрэн. Манай он ирсэн би яваад ахаад яваад тэгэл манай нэг найз тосох байсан ажилтаа байж байгаа. Ямар ч мэдэхгүй газар сая та нарыг тосны наахан марштай гэдэг газар нэг айлтчиод. Тэгээ нэг Монгол нэг ах тосож аваад. Чегээс ирсэн хүн байна. Чамд хям байгаа үстэй л гэж байна. Чегийн хям гоё. Та нараас чег хям өгчээр гэл. Тэгээд 50 гээд нэг залуу ингэрт очтээ. Бас нэг инжээлтэй Монгол амьдарч байна. Тэгээ энэ чинь тэр үед чинь монголчууд одоо нэг 3 өрөө байр 4 өрөө байрт ингээл дөнгөж ирж байгаа хүмүүс те энэ тэндээс ирж байгаа хүмүүс бас ингээл мөнгөний төлөөлөл гоё амьдарч штэ. Бас тэрийг амьдруулж байгаа нь бас гоё байгаа байхгүй юу? Монголчууд бие нэг ойлгож байна. Тэгээ тэр маань гэлт нэг төгөлдөр өр байж байгаа. Би тоглолцдгийг. Чадсан наруугаа төрийн сорилт мантгаа цэцэн хатан гэж босч. Хөө ямар гоё юм бэ? Хөгжим тоглолт. Оо тийм юм хөгжим тоглолт гэсэн чинь манай тэр залуу маань өөр аягүй гоё хоол идэх залуу. Янз бүрийн фест арга хэмжээнд явдаг юм байна. Намайг чи яв хөгжим тоглол. Үндэсний хөгжим тоглол. Төгөлдөр ургаа газар төгөлдөр ураа тоглол гэ. Тэгээ очиж тоглоод бас ингээд хэдэн нэрэг бас ингээд олоод тийм Монголын хөв солиг бас таниулаад яваад байгаа шүү дээ. Тэнгүүтээ их нэртэйгээ би тэр ярилцлаа. Одоо би тэрт ер нь одоо тийм ээ яг энд амьдрахад ер нь эхлээд би тэрт одоо эхлээд ажил төрөлгүй байгаа шүү дээ. Нэг 14 5 оноо л хэдэн онд ирсэн гэсэн үг үү? Би 11 онд 2011 онд 11 он юм Шведэд ирчихгүй. 8 оноос 8 9 10 11 гээд 11 100 тийм бай. Ирсэн. Тэгээд би тэр ч одоо ямар түлхүүр байгаа байлаа хоёул энд яаж гоё амьдрах вэ те? Чех рүүгээ буцчмаар санагдаал. Нөгөө энэ ч өртөг өндөр. Чех кроноор Швед кроныг үржүүлээд дэлгүүрээс хүнс авахаараа ингээд яг л нөгөө бусдад адил мөнгө бодоод эхэлж байгаа юм чинь нөгөө хаа байгаа. Тэгэнгүүтээ яг нөгөө би тэр одоо яг яриад байгаа нөгөө урлаг маань их яг л аварсан л та. За хоёул энд ерөөсөө хүүхдүүдэд ингээд янз бүрийн арга хэмжээнд очиод нөгөө хүүхдүүд нь Монгол их хэлээр айгу муу яриа л те. Урлаг уран сайхны тоглолтыг ингээд харж байхад нэг л нүүрийн баясгалангүй нэг л тийм нэг хүүхд. За хараа хоёлаа ятгаараа хуучраараа ямар хөгжим байна төгөлдрөөр чаддаг авьяасаа энд байгаа хүүхдүүдэд тэр цэма төрсөн хүүхдүүдийг хоёлаа анзаарсан юм хэл ус бүх юм дээр Монгол өв соёл болсон үндэсний хөгжмөө дээр нь их хэллийн сайн болохын тулд дуу хууртай ийм хичээл урлагаараа дамжуулаад тэднэрт нөлөөлөё. Тий ингэж хоёлаа хүүхдүүдэд нөлөөлж ивэ гэл. Тэгээ хоёлаа 2014 онд би энд гэгээ гिच гээд нөгөө нэртэй хуучрын гих шиг аялгау нэртэй тайлан тоглолт хийгээд. Гэтэ үн мөнгө аваагүй. 300 гараад хүмүүс ирж байгаа. Ямар ч мөнгө аваагүй. Урлагийг бас мөнгөөр үнэлж болохгүй гэсэн утгатай. Тэгээд тэрэн дээрээсээ үндэслээд би гэгээ гих шиг гээд хамтлаг байгуулчих. Эхлээд ардын хөгжмийн үндэсний. Өөр зүгээр насан туршидтэй. Тий, одоо бид нар одоо ингээд
барилгачин, одоо засварчин, эмч, хуульч ингээд 6-7 төрлийн хүмүүс нийлээд ардын хөгжмийн хамтлаг байгуулчихлаа шүү дээ. Оо. За. Орон хуурн, яочин, хуучран, шатхан тийм ээ ингээл. Тэд нар болохоор мэрэгжлийн бус хүмүүс. Тэгтээ сонирхолтой. Ааха. Тэгээд энэ тэнд байгаа арга хэмжээндээр бид нар ингээд 4-500 км очиж тоглолт хийчихнэ. Тэгэнгүүтээ ардын хөгжмийн хамтлаг байгуулж болж байгаа юм чинь Симон Шведийн Монгол нэртэйгээд амьд хөгжмийн хамтлаг байгуулчихгээд ахаад амьд хөгжмийн хамтлаг өөрсдөө хувираад Ааха. ардын хөгжим тоглож байл дараа нь одоо гитар, бөмбөр бүгд ингээд худалдаж аваад тэгээд энэ хоёрын хамтлагийг үүсгэн байгуулж байгаа нь би өөрөө болоо тийм ээ. Тэгэл нэг хэсэг бид нар өөстөө явсан. Юу. Одоо жишээлбэл хүний газар чи өртөг өндөр. Тэ. Яг цэвэр урлагаар бол амьдрах боломж байна. Одоо бол юу л те бид нар чи нөгөө анх хүмүүс бол ингээд ажлын гэрээгээр тийм ээ ирж байгаа хүмүүс. Тэгтээ бидний урлагийн хүмүүсийн нэг давуу тал байдаг юм. За. Гой амьдарч байна. Юу нь гой амьдарч байна, өөдөхгүй амьдарч байна гэвэл би үндсэн ажлаа хийчлээ гэж одоо тийм ээ. За би нэг ресторан тийм ажлын гэрээгээр ирсэн. Ресторанд би ажлаа хийчихэнгүүт одоо сая би яриад ш нөгөө хэсэг нөхдүүд ингээд сонирхлоор хамтлаг байгуулад хагас бүтэн сая өдөр бид нар завгүй энэ тэнд гой тоглолтод гадаадуудад очиж тоглолтоо хийгээд ажиргалтай бас ажиллаж штэ. Ухаандаа үндсэн ажил гэдэг маань амжиргааныхаа өртгийг залгуулах ажлаа бол хийн тий. Тэрнийхээ хажуугаар тий. урлагийнхаа ажлыг тэгтээ бид нар бас хийгээд цөмөрийн хамтлаг байгуулаад алстаа нэр ингээл цөм аавна гэж бол мэдээд ойлгохгүй штэ. Тэнгүүд ийм хамтлаг байгуулаад хамтлагаасаа цаашаа үүдээд энэ сургалтын төв маань өгчөж байгаа. Тийм байна. Одоо энэ сургалтын төв маань би тэрт юугаар их өгөөж өгч яах нэгвэл энэ олон хүүхдүүдээс маш хурам авч байна. Энэ олон хүүхдүүдийн тэр танд би дараа нэг үзүүлээ. Одоо манайх ч одоо ардын үндэсний хувцастай тийм ээ. Соёлын шиг соёл таны мэдгүй сургалтын төвөж явж шít. Энд явж байгаа хүүхдүүд маань ингээд Монголын хөв соёл болсон ардын хөгжим дуу хоорыг дуулж байна. Гол нь тэрийг ингээд биднийг ойлгоод дэмжиж байгаа ээж аваад мундаг байхгүй. Тэгэлгүй яах вэ? Тэгээд зөндөө ээж аваад хүүхдүүдээ ингээд хагаад ингээд хүүхдүүдэд дэмжиж манай хүүхдийн ятганд манай хүүхдийн морин хуурдан тийм ээ. Сургаадаг төгөлдөр хуурдан дуудна гэж чиглэлүүлээр нь явуулаад энэ ганцхан энэ шивэдэд их мэндийн гэгээ шиг сургалтын төв биш. Олон сайхан сургалтын төвүүд энэ ч бай. Сайхан залуучууд хийж бас тэдрийгээ би бас энэ нэвтрүүлгээр бас магтмаар байна тийм ээ. Маш мундаг бид нар хамтарч ажилтдаг янз бүрийн нодны гэхэд Монголын соёлын өдөрлөг боллоо. Тэгэхэд манай шивэдийн монголчууд ямар хүчтэй улс орноос бид нар Монголоос ямар нэгэн төсөв хэдэн сая төгрөг авсангүй. Бид нар энд байгаа манай урлагийнхан, манай бүхийнхэн, шагааныхан, сурынхан бүгд нэгдэж 5-6 цагийн урлагийн тоглолт хийж чадлаа. Тийм ээ. Ийм бас бид нар бас нэгдэж юм хийж чадчих байгаа байхгүй. Энийг нэгдэж юм хийж байгаа бас энэ Европын орнд би нэг 10 жил бас ажиллаад бас урлаг соёлын ажил, хүүхдийн баяр, цагаан сар гэж одоо Сахамдын холбооны тэргүүн гэж явдаг. Манай анхны элчин сайд инх мандахгүй үед л нөгөө цагаан сарыг ингээд золголтыг хийж байгаа. Сүүлдээ бид нэг ингээд өвлөж аваад хийгээл. Тэгээ сүүлд нь би тэргүүнд болоод манай одоо хамгийн өндөр настай 102 настай гэдэг хөгшин энд байна. 102 настай одоо байна. Би сая шинийн нэгэнд очиж цолглоо. 2 жилийн өмнө манай одоо энэ шинэ сайд Чан Назар сайд бид хоёр очиж Монгол улсын ерөнхийлөгч нэг 100 ус хүмүүс нэг бэлгэн өгдөн шүү дээ. Тэрийг гардуулж өглөө. Тэгээд бас нөгөө би чи янз бүрийн бас нөгөө урлаг соёлынхныгаа хүлээж авна. Зөвхөн урлаг соёлохгүй уус төр тийм ээ. Гоё ингээд бас ямар шашин ямар урсгалын хүмүүс байна энд нөгөө одоо уулзал цуглаа хүмүүстэй би нэг альбах ингээ холбогчод байд айгу сонио. Одоо ингээ та хэдтэй би ингээ цаанаасаа л туул ажил гараад өстэй гэрлэн урдаар ингээ холбогдчихлээ. Тэр үе шиг л яг туул ажил гэснээр сая энэ туул ажил гараад миний бас хамгийн нэг том хийсэн ажил бол энэ хамуу Монгол төслийн өдөртөгч Монгол улсын гай хожигчин самдын жавхлан тоглолтын зохион байгуулад сая шинийн дөрөнд манай шивэд дэх Монголд ахын дүүстэй маш сайхан тоглолт хийлээ. Тэрүүн дээрээс маш их урам зориг авлаа. Бас тэрүүнд манай шивэд амьдарч байгаа урлаг соёлын бид нэр бас өөр манай сургалтын төвийнх маань нэг чарууллаа. Тэр хүнд ер нь бас гадаад амьдарч байгаа монголчууд яаж гоё амьдардгийг өөрөө харсан, мэдэрсэн баг. Дараагийн өөрөө нэвтрүүлгийг цаана хийгээ авсан ярих хаа. Тэгээд яриуд их сайхан юм байна. Одоо л нөгөө муу болгоныг хараад те Монгол орнгийн би бол тийм л ярихгүй. Ер нь бид нар бол энд бол ер нь нөгөө мөнчгөөрөө юугээрээ амьдарч байна.
Японы номер 1 Mobil брэндтэй хамт тухтай илээрэй. Гадаад байгаа монголчуудыг нэгтгэж байгаа нэг хоёр том юм харагдаад байгаа. Спорт нэгтгэдэг тий. Яг үү. Харьцангуй одоо спортын төрөлд бүр ингээ гадаад байгаа монголчууд одоо ТV хэмжээнд том тэмцээнүүд зохион байгуулдаг болсон. А нөгөөх нь урлагийнхан яг уу хүний газар хүний мэдлэлээр ажиллаж хүнд мөнгө хийж өгдөг гэсэн цаг үе өнгөрч одоо монголчууд өөрсдөө нэг нуруунд тэнэж юмыг арайж яхан томоор гарах тэр цагт л ирж байгаа юм байна л гэж харж байна л да. За гоё юм байна. Өөрөөр хэлбэл урлаг соёлоор дамжуулж гадаадд төрж өссөн монгол хүүхдүүдэд монгол хэл болоод зан заншил урлаг соёлыг мэдрүүлнэ гэдэг чинь маш том буянтай үлсэн. Энэ чинь бас асуудал болоод байгаа шүү дээ. Ер нь гадаад төрж өссөн хүүхдүүд бол монгол хэлээ мэдгүй, ёс заншлаа мэдгүй. Бид нар яагаад ингэ хайр оронд хүм одоо эргэн бэлчөөгөөд юм. Би бол тэрийг эсрэгээр хардаг. Энэ хүүхдүүдийн зүрх сэтгэл нь үргэлж монголоор байдаг юм аа. Ялангуяа та нар урлагаар хөглж өгч байгаа цагт энэ хүүхдүүдийн зүрх сэтгэл дандаа монгол гэдгээр юм. Ямар төвшин төрсөн эргээд энэ хүүхдүүд Монголын хөгжилд Монголын хөгжлийг дэлхийн хөгжилтэй холбох том гүүрэн юм шүү гэж хараад. Шавнар ер нь хэр сайн сурж байна. Шавнар бол үнэхээр бол гайхалтай. Манай шавнар бол одоо ер нь эхнээсээ бид нар нөгөө мэрэгжлийн сургууль гэдэг шиг нот орно. Хүүхдүүд хичээлээ зааж байна. За энэ дээдлийн хүүхэд нь 5-6 жил явцсан. Тэгээ манайх чинь ятгын их шиг гээд хамтлагтай, бас дуутай, сонгодог хөгжимтэй. Тэгээд сая 2022-оос 2023 оны цаг. Гэхдээ бүр нэг 2022 оныхаа зунаас эхлээд бид нар 5 сарын хугацаанд 9 клип хийсэн байна. 9 клип. Тий. Ухаанда хүүхдүүдтэй зааж сургаж байгаа учраас тий. Тэдрээр клип хийгээд байна. Тэр хүүхдүүдээр клип хийж штэ. Одоо жишээ нь ятгын одоо тий Нарматрын дэглэлт цэнхэр залаач гэдэг ч юм уу тий 4 хүүхд юм уу 5 хүүхд тоглох ч юм уу. Тэрийг бид нар клипийг хийж цацна гэдэг бол маш бид нар асар их ажил. Их ажил. Дуугийн дуулаа тэр дууг дуулуулаа тэр хүүхдүүдийн чинь тий нартай, застай бас л адилхан тийм ээ. Өстө нөгөө зураглаач гэдэг мэрэгчдийг бол ингээ бид нар өөрсдөө хамт явах мэдэрч байгаа байхгүй. Тэгээд тэр сайхан Монголынхаа өв соёл болсон дуунуудыг бид тэр бас мэрэгжлийн өндөр түвшинд нь хийчих гэж мэрэгжлийнхэн бас найз нартайгаа дүү нартайгаа хамтарч хийж байна. А тэр маань хийснээрээ сая бидний Монголын үндэсний телевиз одоо бүрнээ захиралтай тэдний хамт олон нийтийн тий одоо тий олон нийтийн телевизийн Монголын өглөө хөтөлбөрт ингээл бидний хийж байгаа юм ингээд бас ингээд хүрсэн байгаа байхгүй юу. Энэ гадаад амьдар төрж өссөн хүүхдүүд юм хийгээд байна. Ингээд багш нар сайн ажиллаад байна гэснээс ингээд манай хүүхдүүдийн манай 9 клипийг аягүй цацаж өгсөн. Тэгэхээр энэгээр бас нэвтрүүлгийг үзэж байгаа хэлэхэд тий Монголын үндэсний телевизийн хамт олонд бас баярлаа. Монголын бас ингээд энэ өв соёлын маань ингээд бидний хийж байгаа юмыг бас олон нийтэд түгээж өгж яана гэдэг чинь эн чинь бид нар цаашаа урамших ээж аваа тэнцээ Монголд байгаа ингээд өвөө эмээнэр нь үзчихээд хөө ямар гоё юм бэ гэж ингээл дахин гэж үздэг юм шиг байгаа. Дахин хийдэг юм шиг. А хоёрдугаар тэгвэл би өөрөө нөгөө дууны ая хийдэг болохоор ер нь өөрийнхөө дууг дуулах бас их дуртай хүүхдүүдээрээ. Одоо ингээл нийтдээ хэдэн дуу ая хийсэн байна? Би 40 гаруй байсан байдээ. 40 гаруй. Гэхдээ эн чинь тэгэл яг түрүү хэлдгээр нэг яг ингээд бид нар ч бас өөрийн гэсэн хувийн ажилтай бизнестэй байгаа ш. Тэр бол нэг урлагаар яваад байж чадахгүй. Тэгэхээр тэр хоорондоо би ч нэг бас нэг Монгол Улсын хөгжмийн зохиолчтой холбооны гишүүн гэхээр хувьд бас нэг онгод юу хөглөгдөн тийм ээ. Бас энд амьдарч байгаа яруу найрагч нартайгаа бас хамтраад нэг тийм нэг дуу хийчих Монголоос ингээл хийчихгээл. Тэгээ сая гэхэд би сая нэг жавхлан гавьяатыг ярихад 2006 онд би хангшин Өрөнгө аймгийн манай хангшин хайрхан гэдгийг 6 сум шүтдэг мундаг сайн хайрхныхаа дууг би 2006 онд жавхланд өгсөн байжгаад манай хүн 2008 онд хайрын таас тэгээ цомгонд гараад тэр цомгонд миний доорсон байт юм лээ. Бүр гоё түүхтэй. Харин би хан хөгшин гэдэг. Тий хан хөгшин. Би сонсч байсан санагдаад байна тэр. Хан хөгшний тухай бол олон дуу байт юм байна лээ. Ер нь бол хийсэн. Тэгээд сая энэ тайзан дээр ингээ би тэр чи 15 жилийн дараа хамтдаа болж байгаа байхгүй. Их минь ойлоод бол ямар гоё би
би тэр ингээл олон жилийн өмнө ингээл нэг уулзаад хат ингээл уулзчихсан болохоор мэдэхгүй. Би энэ хан ийм сайхан хайрхны ийм гоё аялгаутай дуу хийсэн байгаа юм чинь уг хүн гоё хүн байгаа л гэж би бодож орж ирсэн танаад тэгсэн чи яг л чи миний төлөвлөсөн хүн байна гэ. Тэгээ хоёулаа дуулаад энэ жил бас Монгол явахаараа тэр дууга бүр гавьяатаар маань бүр ингээд төсчүүлээд клипчүүлээд дуухай хийхээр болж байгаа бас ингээд маш клип хийж байгаа гэхээр та нар бол студиутай байна гэсэн үг юм тий. Одоо манай энэ чинь студиутэй залуучууд байна. Манай энэ чинь 16,000 монголчууд амьдарч байна. Янз бүрийн төрлийн ресторан, буудал, одоо янз бүрийн барилга тийм ээ. Одоо манай гэрэл зургийн групп, одоо манай телевизийн групп гэл байна. Одоо та ингээл завтай бөгөө юутай бодвол дараа нэг ирүүл тийм ээ та нар маань ирүүл нэг маш нэвтрүүлэгт оролцох мундаг гэр бүлүүд, мундаг залуучууд байна. Тэгээ тэднэртэйгээ бид нар ярьдаг байхгүй. За ингээд ийм дууны клип гарсан. Бичээд хоолойны студент байна, хоолойгоо ичлээ. За төмгүүтээ цөмөрөд тэтгэх өдөр нь 2 өдөр клипний зураг автаа авчих. Тэгээ хаа ингээ. Зарим нэг нь ажилтаа, зарим нэг нь болохоор ягтай бас хүн амьдарч байгаа юм чи мөнгө төрийн нэрхтээ нэгэнд нь бас мөнгө төрийн нөгөө л тийм ээ. Тэ адилхан. Зарим нь хаа яах юм бэ? Тэдэргүүл бид нар ингэж байгаа, дэмжиж байгаа юм чинь энэ хамтын гоё бүтээл ингээд сайхан хийгээ явцдаг. Тэгээд энд ер нь бол Шведийнхээ ер нь бол манайх 9 клип хийхэд ер нь бол энэ үзэлтэй газрууд дуусгасан. Клипээр мундаг байна. Над бол ингээд урлагийг хүмүүс хийзээч хүний газар очиод хүнд хэцүү нөхцөлд унжсан урлагаа орхихгүй. Буцаад урлагаараа эх оронтой холбож өгч яах гэдэг чинь маш том гавьяа юм. Тэгээ баяр хүргэе. Та хоёр хоёулаа урлагийн гэр бүл юм байна тий. Би тэр хоёулаа урлагийн гэр бүл. За Монголд юу хийж? За одоо хоёулаа Монголд амьдралаа хийсэн ярих уу? За тэгээ Монголд. За хүүхэд багнаас хаана өнгөрөв? За хүүхэд багнаас бол би Уурангай аймагт төрж ирсэн. Тэнцэнэ бас ингээд 10 дугаар ангийн төгсөөд багаас урлагийн авьяастай байсан уу? Ер нь багаас урлагийн үзлэгт ороод медаль энэ төр авчихсан. Медаль би чинь хөгжим бүжгийн коллежийн анхны бүтээгдэхүүн баггүй. Морин уур чуулгын чинь манай ангийнхан анхны. Одоо манай мундаг талигч тий тэрээс бол Бачлунгай анх морин уурын чуулгыг байгуулж байхад манай ангийнхаа би тэгээд нөгөө 7 дугаар ангиас гарсан учраас би нөгөө бас эрүүл мэндийн шилтгаанаас болоод 7 дугаар ангиас сургуулиасаа гараад хөгжим бүжгээс гараад тэгээд би ч нөгөө манай ч нөгөө програм хүнд мундаг хүүхдүүд төгсдөө шүү дээ. Тэгэхээр чи би нэг 4-5 сарын өмнө төвчээр чинь хичээлээ гүйцэхүү. Тэгээд нутагтаа очиж сураад 10 дугаар анги төгсөөд ахаад конкурс нь үстэй. Тэгээд дахиад нэгээр гарч ирээл өөрөө суурьтай өөрөөсөө. Тэгээд ерөөсөө энэ урлагаарл угаасаа би холбогдох тавилантай байгаа байхгүй. Тэгээ хөгжмийн багшийн коллежид шалгалт өгөөд. Ер нь би хөгжмийн багшийн коллежид өгье. Суйс ч гэсэн байсан надад. Ягаад би хөгжмийн багшийн коллежийг сонгосон гэвэл тэндээ ч одоо нэг Монголын том лидерүүд, Монголын мундаг хөгжмийн зохиолчд тэндээс л төгссөн. Соёлын сургуулиас ганц хоёрхан л байдгийн. Одоо мундаг те хангалгай, бэлэг жаргалгай, шаруугай, жанцсан нуруугай тэгээд доошоо Бямбаяр багш одоо ингээл. Тэнд ягаад гэвэл хичээлийнх нь гарман онол талынх юм айгуу сайн. Тэгээ би өөрөө бас нэг хар багасаа хөгжим тоглох дуртай. Одоо та мэдхүүд нэг ишгүүгээд манай Уурангай аймагтээс ишгүү хурд хамтлагийн. Тэр чи одоо хурд хамтлагийн шүлгүүдийг зохиож байсан тийм. Тэг бүх шүлгүүдийг нэг шүлгүүдийг зохиосон ишгүү ахт төр чи би бас их хоёул ойрхон нэг гудамжны хөгтөд тэр үнээс чи бас их юм сурсан. Тэр хүн чи яг мэрэгжлийн сургуулийн төгсөөгүй мөртлөө яаж дуу бичиж мундаг бичдэг хурдынхан ер нь авч явдаг байсан шүү. Авч явдаг байсан. Хурдынхан ч гэсэн үнэхээр ишгүү ахтаа бол яаж ч ингэ холбоотой хүмүүс байхгүй. Их дууны шүлэг. Сая энэ жил сая оны өмнө хурд хамтлагийн зохион байгуулад Уурангай аймагт театрт талигчин тоглолтон боллоо шүү дээ. Тэгэж бас харж үзэж явж шүү дээ тэр хурд хамтлагийн. Тэгээд тэндээсээ үнэлээ хөгжмийн багшийн коллежид ороод бас дуу хуур зохиолж үзье хөгжим тоглож байгаа. Тэгээд сургуулаа төгсөөд манай хүн ч бас хөгжмийн багшийн коллеж явах. Та хоёр тэнд танилцсан. Би тэр нөгөө юун дээр семинар дээр. Хэр фаналдсан гайгүй. Манай дэд курс айна шүү дээ. Дэд курс айна. Тэгээд сургалтын дээр нөгөө очиад нөгөө багш нар ч нөгөө сургалт очиод суучтай тий. Тэгэл миний уртлын ширээн дээр суудсан. Тэгээд холбогдох юм бол ингээл дорой холбогдох юм байна. Тэгээд хувь тавилан. Тий энэ нөгөө их мэд нөгөө багш чинь би чинь бас нөгөө ерөнхий боловсролын сургуулиуд багшилж байсан. 6 дугаар сургууль багшилж байсан. 6 дугаар хөгжим багшаар би ажиллаад дараа нь хөгжим багшаар би чинь хөгжим багшийн коллеж чинь заах харагчуд мэрэгжил давхар олгочихж байгаа байхгүй юу. Тэгээд 6 дугаар сургууль би багшилж байхдаа багш нарын урд төрийн уралдаанд дүүрэг төрүүлж байгаа байхгүй юу.
Тэр чинь нөгөө мундаг багш нар байгаа шүү дээ. Тэгэлгүй яг уул чадварыг гэдэг чинь тийм. Дурддаг ажилтаа хаад мөн дөнгөж сургууль төгссөн оюутан 1 жил ажиллангуудаа төрүүлчихээр сонирл идэв. Заа харах ч сайн байсан. Заа харах сайн байгаа байхгүй. Хүүхдэд заа харах. Тэгээд тэр үед чинь би бас нөгөө хуучир хөгжмийг хүүхдүүдтэй тийм ээ хөгжмийн хичээлтэй уялдуулан холбож тийм. Минь дамар гэж хүн ямар хүн байдаг юм бэ? За тэр хүн юм бэ. Тэгвэл энэ хүн чинь энэ аяыг зохиосон хүн чинь Наранбаатар чинь энийг зохиосон гэдэг нэг шинэлэг юугаар яасан болохоор тэрүүгээрээ. Тийм байна. Тэр үе чинь Сүхбаатар дүүргийн засаг дарга цогцсон байгаа байсан. Тэгээд тэр хүнээс чинь бас ингээл нэг диплом өргөмжлөл аваад урамтай байлаа. Тэгэл бас чуулгат юуны бүх төрлийн дуу үеийн чуулгатаа 1 жил хуучраар байсан. Тэгээд гол тоглож ирсэн хөгжим бол хуучраар. Ер нь бол би хуучраар яваал. Тэгэл өөрийгөө нөгөө хөгжүүлээл. Ер нь бол би чинь ингээл зургт мөрд үзэж байгаа л одоо ингээд хөөми сурж байна, архиа сурж байна. Мориор яг ингээл номын хөгжим болохоор өөрийнхөө хэмжээнд би нэг айлын гэрийн явар үргээх юм уу тийм ээ. Ингээл юм хийгээд явчихж байгаамаа. Тэгээ эхнэр маань өөрөө ятгчин болохоор одоо тэгэл бас сайн хантай таарсан. Сайн ханы буйнаар бас ингээд сайн явж जैन. Тэгэл хантайгаа хоёлаа ингээл хоёулаа нэг урлагийн болохоор чи би чи ингээл энэ Шведэд байхдаа Европын орны 20 гаруй хоног тоглолтоор явчихдаг гэсэн. Тэгэхээр чин энгийн нэгэн урлаг ойлгодог хүн бол ойлгохгүй шүү дээ бид нарыг. Аач вич яач хойно цангав ингэв ингээл одоо манай хүн гэсэн ингээл манай гэр зочин гэж урлагийнхаа эргэж гисэн нөх хүн юугаар яваа тийм ээ сайхан тайлаа цайлаад байгаа. Яагаад гэдэг хүмүүс Арс хол яваа Монгол хоолоо санаж байгаа өгүүлж байгаа ингээл би тэр чин ингээл байх чадхаараа ингээл туслал дэмжээл. Бие биендээ дурсан дурлал, урлагт дурсан дурлал ингээд бүгд л хослол өнөөдөр танай амьдрал дандаа гоё их шиглэнтэй, гоё баяр баясгалантай хүмүүст бас гоё их шиг түгээсэн. Ийм л гоё амьдрал юм байна. Би нэг ажлыг дэмжээл би ч нэг хичээл дээр нь очиод нөгөө хөгжмийнхэн зарим дээр туслаад бэлдээд өгчин. Нөгөө ойрхон болох ч тэ яах тий. Яалч ч. Тэгэл ингээ Европ руу гараад одоо ингээл дандаа хамтдаа уран бүтээлээгээл хамтдаа ийгээл одоо заримдаа хагас өдөр манай энэ хэвт чи хөгжмийн хичээл ордог. Зү. Хагас өдөр болгон. Нэг үр чи нэгэл дуу хөгжим цангинаар Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Отгон цэцэг гэдэг. Тэгээд Шведэд ирээд 10 гаруй жил болж байна. Тэгээд Монголд ахта хөгжмийн багшийн сургуулийг төгссөн. Багш мэрэгчлэр, багш заах аргач мэрэгчлэр хөгжмийн багшийн коллеж тий. Тэгээд дараа нь Монгол Улсын их сургуулийг төгссөн багш мэрэгчлэр тий. Тэгээд заах аргач гэсэн зэрэглэлтэйгээр төгсч тий. Тэгээд Монголдо ер нь хувийн сургуулиудаар их багшилсан л та тий. Орхон дунд сургууль эрудит анхны гараа маань болохоор эрудит гэдэг хувийн сургуулиас эхэлж исэн. Тийм. Тэгээд дараа нь орхон дунд сургуульд багшлаад хамгийн сүүлд Улаанбаатар дээд сургууль, Улаанбаатар баг сургууль гэдэг тэнд багшилж агаад Хөгжмийн багш. Тийм. Ерөөсөө нөгөө хөгжмийн багш гэдэг чинь хөгжмийн боловсролын багш, хөгжмийн онол тал дээрээс нь бас нөгөө ятг төгөлдөр урзаадаг гэсэн байхгүй юу? Тийм. Тэгээд 2008 онд наашаага нөхрийн хамт гарсан да. Тийм. Чех улсад ажлын гэрээгээр. Тэгээд 10 жил. Одоо 10 гаруй жил өнгөрцөн байна да. Би чинь нөгөө 10 жил тахта ятгын дугуулan гэж явдаг байсан. Манай анхны багш Аравжир гээд багш маань байсан. Тэгээд тэрэн дээр явж агаад 10 дугаар ангид төгсөөд хөгжмийн багшийн коллежид ороод тэгэл яг ятгаараа ингээ явсан. Тэгээ яг мэрэгсэн хөгжим бол ятг байдаг. Гэхдээ одоо бариагүй нэлээд удаж байж агаад 2018 оноос энд гэгэгш гээд сургалтын төв байгуулад манай бид хоёр хамтраад тэгээд тэндээ одоо дууны чиглэлээр тэгээ ятгын чиглэлээр за сүүлийн үед төгөлрөөр сонгодог хөгжмийн чиглэлээр ингээ 3 төрлийн чиглэлээр хүүхдүүдэд хичээл заагаад явж байна. Энэ бол пензиг болохоор манай миний төрсөн өдрөөр за 2 жилийн өмнө хүү ирж исэн. Тийм. Тэгээд энэ цомгийг худалдаж аваад тэгээд хоёулаа гоё энэ ер нь цаашдаа юу цуглуулъя те энэ пянц цуглуулъя гэд. Тэгээ сая хамгийн сүүлд 4 сард дуучин Сараа маань ирээд бас сонсох туртай дуучны маань нэг л те. Тэгээд Саратагийн тоглолтыг үзээд тэгээд ингээд энэ гоё цомгийг авч исэн өөр ингээ гоё юугаа бичээд те бид нар. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч онлайн такси үйлчилгээ UBCab. Сайхан тэгээд урлагаар явсны даваа тал нь тэгээд олон сайхан хүнтэй танилцж байна. Маш гоё эрч хүч энерги авч байна.
гоё Монголынхаа өв соёлыг л бидний чинь ингээд түгээгээд энд байгаа төрсөн хүүхдүүдийг хөгжүүлж байгаа л бидэд аягүй гоё баяртай байгаа байхгүй юу? Над маш гоё санагч байна. Өөрөөр хэлбэл урлаг гэдэг юм Монголын өөрийнх нь үндэсний урлаг гэдэг юм хизээч одоо холддоггүй тий. Энэ өөрөө дэлхийд түгээхэд хувь нэмрээ оруулсан учраас өөрөө чинь соёлын хэлж өргөмжлөөр шагнасан баг тий. Харин тий. Бас эн чинь зөвхөн монголчууд гэлтгүү гадаадад байгаа гадаадуудад өөрсөнд нь энийг мэдрүүлнэ гэдэг чинь та нар бол маш том сурталчилгаа хийж өгч байгаа байхгүй Монгол орныг. Монгол улсад чинь уучлаарай нөгөө соёлын чинь 59 байт юм байна. Тийм баг. Тэр нэг Монгол зонгол гадаад мод янз бүрийн хүмүүсээр. Тэгээ эн чинь нөгөө бас соёлын илч болно гэдэг чинь нөгөө тэр болгохтой хүн болчихдгоо. Бас хариуцлага маш шалгуур өндөртэй, маш судалгаа доор ээж Европт 10 жил ажилласан тийм ээ 10 жилийн хугацаанд энэ ийхэм гэдэг хүн юусэн намайг бас судалсан байх нь шүү дээ. Тэгэхэд одоо Шведэд амьдарч байгаа монголчууд холбоодуудаас ингээд бас ингээд юу тодорхойлт ингээд очтiin бай. Тэгэхээр чи нөгөө би чи нэг соёлын илч болоогүй бах та маш их урлагийн хүүхдүүдэд хүмүүст тийм ээ энийг түгээсэн. Тэгээд тэрүүн дээрээс нь ингээд төр ус үнэлэл засгийн газрын чи ордны гадаад харилцааны яамны сайд батцдаг байна. Тушаалаар нодном би чи ингээд соёлын илч гэдэг энэ үүргийг аваад имжил 9-10 сард энэ Францд Монголын соёлын удирдлага болсон юм. Монголоос одоо нөгөө хуучнаар ардын дүүжин чуулга тийм тэдний бүрэлдэхүүнтэй 40 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй Монголоос би энэ чинээс Европоос бас ингээд очиж тэр үйл ажиллагаанд нь очиод тэр нөгөө одоо нөгөө Алтай аяганаас усууна гэдэг шиг ЮНЕСКО-гийн их танхим дээр чинь гарч бас тоглолоо. Тэр хүмүүсээ тоглож бас нэг хэсэгтээр хамт ингээд явж үзлээ. Бас тэгээд гоё л байна тийм. Ирээдүйн зорилго чи юу? Одоо ер нь эндээ ингээд он удаан жил амьдрах юм уу? Бас Монгол руугаа буцах юм уу? Эсвэл энд одоо цаашдаа ийм л юм хийгээ бүтээч гэсэн зорилго ер нь юу вэ? Ер нь бол яг ирээдүй гэхээсээ би яг юу яаж ажиллах юм л да. Одоо л угаасаа Монгол орн сайхан болно. Сайхан ч болж байгаа. Тэр үйл дээр би бол 100 одоо бол зөв мундаг гоё хөгжиж байна. Маш гоё. Монгол орны хүмүүс муулаад идэг байхгүй. Би айгуу дургоо. Тэгээд бид нар Монгол улс төрж өссөн. Бидний сонголчууд бид нар л өөрсдөө сонгоод наашааг ингээл сайхан ирээл сайхан амьдрахын сайхан амьдрал янз бүр ирээдээ бараатай ингээд байж л байна. Өөрсдөө бодсон гэр бүл үр хүүхдээ бодсон асан бол Монголд очно гэх сайхан амьдрэх гэсэн бол зорилготой. Гэхдээ яг энэ ч би хийх ёстой, үлдээх ёстой гүйцэх юмнуудаа бэлэхээ хийчих гэж байна. Сэтгэлийн мухарт байж байгаа том мөрөөдлүүд байгаа. Тэрийг энд боломж байгаа учраас тэрийг биелүүлчихийч. Тий. Биелүүлчихэд явнаа. Одоо энэ би миний хувийн ч хувьсгалыг хийж байгаа ажил түмэн тустай ажлууд бол би бол хийгээл явж л байна. Тийм ээ хийгээл явж байгаа болохоор тэгээд бүх юм сайхан болно л доо. За, их баярлалаа. Энэ нөгөө хүмүүс харж байгаа. Тийм нөгөө Монгол арх тий. Булганы сайхан гэсэн тий. Биш ээ. Булганы бугантлаа. Бугантих юм. Яг өнөө өглөө манай найз Монголоос ирээд аватаа идэж. Тэгээд би тэгэхэд бас амны хишгтэй тий. Ууж байгаа байхгүй. Хоёлаа нэвтрүүлгээ ингэж төгсгүүл яасан юм. Хуучраа аваад. За. Өөрийнхөө дуртай бүр хамгийн гоё аялгауг нэг тоглолцоош. Тоглоод өгөөч бидэнд. Би ганцаараа тоглосноос их нэртэйгээ тоглосон дээр биш үү. Тэгэл тоглоё. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. За тэгээд та бүхэндээ гэр бүлийнхаа зүгээс Мин дамрын аялгауг тоглож сонирхуулъя.
Миний тоглолт дуслаа ёо. Вау. Гой тоглож байна.